Сутааж урлал буюу торгон утсан урлал маань Европын хаадын одоо хүндэт харуулуудын цэргүүдийн дөрвөн товцон дээр байдаг юм нөгөө нэхээсэн юм гоё хээ угалцтай тийм урлалаас үсээд ингээд гадаадд хөгжиж явж байгаа. Монголд ерөнхийдөө 14 оноос орж ирээд ингээд урлаачд бол уралж эхэлж ирсэн юм урлал байгаа. Хамгийн анх би 2015 онд интернетээс энэ гадны урлаачдын хийсэн зургийг хараад энэ таалагдсан. Тэгээд энэ яг ямар урлал гэдгийг очиж сурсан. Тэгээд тэр өдрөө би ийм ногоон юм хийж сурсан. Тэгээд тэрнийхээ дараа миний нэг хуучин нэг ийм хуванцар хавчаар байсан. Тэгээд тэрийгэ шинжлээд ийм торгон утсаараа ингэж давхарлаж ингэж гойсон. За тэгээд цагаан сарын баяраараа тэр жилдээ нөгөө сурсан урлалаараа хуучин хавчаараас сэргээгээд ийм гоё хавчаар болгоод ногоон дийлэн дээр ингээ хослуулаад зүгөө явсан нөгөө ах дүүнэр маань золгосон айлын хүмүүс маань маш их баярлаад одоо надад баяр хүргэж энэ урлалаа хийгэрээ гэж захиалга өгсөн юм. Сутааж урлал гэдэг маань өөрөө орчуулалтаараа торгон утас урлал гэж байгаа. Яг энэ урлалын маань хамгийн чухал материал маань энэ торгон утас гэдэг ийм утас байгаа. Энэ нь болохоор одоо нэг талдаа ийм нэгэн нэг талдаа ийм өргөн ийм голоор ойдолтой юм торгон утас гэдэг зөвлөхөн. Энэ утсыг бол одоо хаашаа чамаагүй нуглаад яагаад ингэ те янз бүрийн өөрийнхөө ерөөсөө хүссэн загварыг гаргаж болдгоор даваа талтай. Тэгээд дараагийн түүхий материал хамгийн одоо чухал материал маань бол юм шигтгэн байгаа. Наадаг шигтгээ, сутаачны шигтгээ гэдэг одоо бүр тусдаа юм материалын хэлбэрүүдэд маш олон янзын яар ингээд ирдэг болцсон одоо 16 оны үед бол зөвхөн шилэн шигтгээ гэдэг нөгөө жоохон хэмжээний сонголт, өнгөний сонголт муутай байдаг байсан бол одоо шилэн, хуванцар, чулуун гэдэг тийм янз бүрийн материалаар бүр төрөл бүрийн хэмжээтэй, төрөл бүрийн одоо хэлбэртэйгээр ингээ орж ирдэг болсон. Метрийн шигтгээ гэж бас юм гоё материал байдаг. Энийгээ одоо энэ сутаачныхаа завсраар ингээд оруулаад, контрлоод ингээд оруулаад явахаар бүр илүү чамд болж илүү хийцэн. За яг үндсэн 3 орцсон бол юм. Тэгээд урлалын хэсгийг орно. Одоо энэ хийсэн зүйлийнхээ арталт урлалын хэсгээр наадаг байгаа. За ингээд өөрийнх нь зориултын бас зүг байдаг. Уян нарийнхаа зүг байгаа. Тийм зүгээр ойно. Тэгээд ойдлоо цаа 9 жолны зориултын 02-гийн номерын сатурк уцаарч бас ойж болдог. За ерөнхийдөө ингээд бутаж урлалаар юу хийвэ гэхээр эмэгтэй хүмүүсийн одоо бүх гоёл чимэглэлийг хийж болно. Одоо толгоон зулаанаас эхлээд одоо миний зүзэн байгаа бидний нүдгээр бол оройвч байна. За тэгээд эмэг болно, зүзүүний зүйлт болно, энгэрийн зүг болно, за буугавч болно, бөгж болно гэх мэтлэн энд одоо би дээлэн дээр зүүдэг юм бүс хүртэл бас хийгээд тавьсан байна. Тэгээд одоо охтуудын юм гоё бүсний даруулга бруш хийж болж юм те. Ингээд хослуулаад буугавч байна, хавчаар байна. Одоо урт үстэй болохоор би ингээд хавчаараа дандаа юм уяатай хийдэг. Тэгээд үстэйгээ хамт сүлжчихдэг. Охтуудын юм одоо шаах гэж үүдэг те. Одоо энэ манай охин цааш шинийн баяраар ээжтэй захиалж хэлжсэн. Өөрт нь их гой зөгтөг. Тэгээд дуртай өнгөр одоо энд байгаа энэ өнгө бол Монгол зарагдж байгаа энэ сутааж утасны зөвхөн 50%-ийн л өнгө. Тэгээд Хятадаас энэ утас маань орж ирнэ, Тайванаас орж ирнэ, Оросоос, Туркээс гэдэг бүр Европын гоё утаснууд бол бүр илүү ингээд саатай болоод ингээд маш өнгөний сонголттой. Тэгээд бас хэмжээний сонголт бас байдаг. Арай зузаан, арай өргөмж гэх юм те. Ийм байна. За тэгээд энэ урлалыг бас юм өөр урлалтай бас гоё хослуулж болдгоор бас даваа талтай. Одоо энэ эмгний голдон шилбэл шингэн шилэн урлалаар хийсэн юм гар хийцэн шигтгээ байгаа. Энд нь болохоор Монгол оронд урддаг цэцгийг тусгай аргаар хатаагаад энэ шигтгэн дотроо ингээд мөнхөлцөн нөгөө мөнхөжүүлсэн цэцэг гэдэг шиг ийм гоё шигтгээ байна. За энэ болохоор юм шар өнгөтэй. За тэгээд нөгөө бисер урлал гэдэг бас байдаг те. Бисерээр ингэж гоё юм тойруулж авдаг, өнгөрийн зүг хийдэг. Тийм уралтай бас их гоё зөгцсөн. Брэнд бүтээх, баялаг бүтээхийн зорилготойгоо бас явж байна. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая.